Манай гэр бүлийн хувьд болохоор бүгдээрээ дугуй унж эхэлсэн жил нь 2017 он. Тэрнээс өмнө болохоор манай эхнэр 2013 онд нөгөө ажилдаа дугуйтай явж эхэлсэн. Хоёр охин маань 18, 17 онд болохоор нэг нь яг баг нь 1-р ангид ороод том охин маань 3-р ангид орсон. Тэр жил бид нар зун нь хоёр охиноо дугуйтай болгоод тэгээд өөрсдөө дугуйгаа айгүй амархан унаас урцсан. Манай дугуйтай гэр бүлээрээ ялангуяа аялж байгаа тохиолдолд бага насны хүүхдүүд одоо хоол ундгүйгээр ер нь аяллыг төсөөлшгүй аяллын хамгийн чухал хэсгүүд байдаг. Тэгээд бүр ялангуяа хоолны үеэр чанаргүй олчих юм бол аялал цаашгаа ер нь үргэлжлэх боломжгүй зогсоход хүрдэг учраас хоолтон дээр маш их анхаардаг. Хамгийн анхны 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдөр бид нар аяллаа эхлүүлж байсан. Яг тэр өдрийн аялалтаа гарахдаа би хүн маань баг дөнгөж хагастай байсан учраас өдөр алгон ч гэж аяллахаа замын туршид нөгөө дандаа бантын хийж өгнө гэдэг байсан гэл бантын яриад. Тэгэл маань нөхөр бүр ойрлоод дараа. Ягаад юу нэвтрүүлэг бэлтгэж тэгэл бантан гэж өглөөд байсан. Би тэгээ нөгөө тухайн үед ягаад ч юм юу байсан л та нөгөө бүр өөрөө багасаа ингээл монголчууд чинь бүгд л хүүхдээ бор хоолнд оронгууд бантан л өгдөг, өдөрт 1 удаа 2 удаа бантан л өгдөг. Ер нь каш хаяада өгдөг ч юм уу тиймэрхүү л өдөрт би тэгээ нөгөө хээр авч байгаа болохоор хүүгээ үлсвч нь ядраач нь гэж айгүй гоё шүлтөө бантан өгнө гэж төсөөлсөн. Бантангаа хийцгээе. Одоо би бантангаа өгнө гэж байсан гэж яриадсан. Нөхөртэй айгүй шоолосоод тэгээд тэрнээс хойш ингээд ерөнхийдөө би ч нэр бодоодсэн чи анх дугуй унж сурахтаа надад ерөөсөө хамгаалтын малгай болон дугуйн замын тухай ойлголт байхгүйгээр би дугуй зүгээр нөгөө хүүхдүүдэд цэцэрлэгтэн зөөгөөд ажилдаа явахын тулд 2 томьёо тхийн тулд дугуйнаас сурсан учраас яг тийм нэг зам болон каск малгайны хэрэгцээ тий хамгаалах хэрэгсэл байх ёстой юмстай ойлголтгүйгээр дугуйг яг зүгээр ингээ хэрэглэх шаардлага үүсэн хэрэгэлсэн учраас яг тэрэн шиг одоо нөгөө хүүхдүүдэд хооллохын тухайд бас ерөөсөө огт судалгаагүй юу ч мэдгүй зүгээр л хээр үдэ явж байгаа мөртлөө би бантангаа яал гэдэг. Тэгээд тэрнээс хойш анхны аялал учраас маш туршлагагүй байгаа шүү дээ. Тэгээд анх явчаад ирэнгуутаа хүүхдийг ингэж хоолж болох юм байна гэл ингээл яг энэ шиг ингээд бас нөгөө дугуйнж сурсныхаа дараа хүүе надад ийм зам хэрэгтэй байна. Надад хамгаалах хэрэгсэл хэрэгтэй юм байна. Хүүхдээ аваа явах юм бол хүүхдээ аюулгүй авч явах юм байна гэдэг ч юм уу. Ингээ явдаг болсон. Тэгээ яг тэрнийхээ дагуу бас нөгөө хоолтон дээр гэл жил ирэх тусам ямар хоол идвэл бид нар илүү хүчтэй байх юм. Ямар хоол идэхээр бид нар ингээд хүчээ алдаад байгаа. Яаж хооллол хэдэн цагийн үед хооллол тохирох юм гэл те гих мэдчлэн бодож эхэлсэн л дээ. Гэхдээ манай хүмүүс жишээ нь ингээд яг аялалд явж байхдаа ингээд яг хоолн нөөсөд эхлэхээрээ л ер нь ямар уцааштай болоод зогс юм хөсэй гэхээр ер нь уурлаа тий хаана очиж зогсон юм одоо хаана очиж яах юм амархан ингээл би рүү ер нь аюу ширүү хоолойны өнгө өдөрөөл эхэлтээ. Тэр үед яг ямар мэдрэмж төрөд тийм. Яг үлссэн идрээ бол мэдтгүү зүгээр ингээд таасаа уур турдаг л хэлсэн. Амттай идчихээр тэгээд тэр дороо шал уур болчдөг тий. Зарим амттай идүүлэх аргыг бол маань нөхөр анханасаа анхны аялалд явахдаа л ер нь мэдчихсэн надад хэлжсэн за энд зогсно. Тэгээд зогсохдоо дэлгүүр ороод юм уу байгаа газар нь үйлчлүүлээд ингээд гоё хүүхдүүдээ сэргэнэ гэж ярьжсэн. Гэхдээ би тэр үед болохоор бас айгу бүрхүү маань нөхөр намайг өдөл нөгөө олон жил дугуй унтсан дугуйтай аялал энтерт яваад үцсэн. Би болохоор бүр өстой таг харанхуугаараа зүгээр ингээд мэдрэмжээрээ би дугуйтай аялмаар байна. Ялангуяа 6 сарын 1-нд л гармаар байна. Яа тэгвэл нэгний өдөр нь энэ өдөр нь одоо миний төрс өдөр гэдэг байхгүй юу. Тэгээд би төрс өдрийнхаа бэлгэнд энийг авъя төхөө гэж анхгүйгаал гарч ирсэн учраас нэг ёстой хаваархуугаараа л явсан да тий.
Хас машин ирж байгаа шүү. Манай гэр бүл ер нь жил болгон дэлхийн гэр бүлийн өдрөөр ямар нэгэн дугуйтай байгальтайгаа холбоотой байгалаа хамгаалах дугуй унах гэдэг маань бас нэг талаараа бид нар чинь нөгөө нүүрс хүчлийнхээ ялгаруулахгүй байгаа. Тэгээд түгжирлээс аль болохоор түгжирэлд нэмэр болохгүй байгаа гэдэг ийм зүйлсээрээ бол байгаль дээлтэй тийм зүйл юм. Тэгээд бид нар энэ жил 5 сарын 15-нд 5 дахь өдөр таарсан. Тэгээ ирээд 5 мод суулгасан байгаа. Тэгээ сонгох боломжууд нь голт бор, тэгээд чацарганы мод хүртэл байсан. Тэгээ өөр янз бүрийн моднууд суулгах боломжтой байсан. Тэгээ бид нар нохоо хошууг сонгосон байгаа энэ жил. Яагаад нохоо хошуу сонгосон гэхээр нохоо хошуу маань нэр нь витаминлэг чанараараа бусад бүх ургамлаас ялангуяа бүр лимоноос 50 дахин илүү агуулгадаг гэж байгаа байхгүй юу? Витамин, бүх төрлийн витамин. Бид нар чинь лимоныг хамгийн их витамин С-тэй жимс гэж үздэг штеп. Тэгээд бас өөрөө сарнаан төрөлд ордог юм байлээ. Тэгээд ийм шалтгаанаар нь ярилцж агаад нохоо хошуу гэж сонгосон. Тэгээд тэр өдөр баг хүүтэйгээ бид гурвал ирсэн. Нэг том охин маань хичээлтэй, дунд охин маань бас хичээлтэй байсан болохоор тэгээд хүүхдүүдээ бүгдийг дагуулж ирээд яг нэг аль модын сонгож авах уу, өөрсдөө нэг модтой бол гэж болороо гэд тэгээд хоёр охиноо ярьсан байгаа. Манай том охин өнөөдөр басад ажилдаа байж таарад тэгээд дунд охин маань ирсэн. Тэгээд энэ модыг сонгочих шиг болсон те. Тэгсэн нөө игүүний аль мод сонгож байгаа лээ. Тэр хамгийн уртлын модын ээж нь тэгээд энэ модын би том охиныхоо модыг энэ л үлдэж ин да гэдэг зургийг аваад авчиж үзүүлнэ. Ер нь ирээгүй байгаа ч гэсэн хамгийн гоё олон салаасан мод нь байгаа даа. Тэгээ хамгийн том ургаж магадгүй юм шиг байна те. Бас нэг тийм гоё бэлэгдлээ бодох юм бол те ингээд өөр ингэсэн модтой олчиж байгаа гэдэг чинь тэр модных нь хөрөнгөтөөс гээл ингээл Монгол үлгэр дээр гардаг шиг те сайн яваа муу яваагийн шинжээд байдаг шиг нэг тиймэрхүү зүйл бас ирээдүйд бид нар чинь гэр бүл том болоод хүүхдүүд томрох тусмаа салаад хоолтон тэр үед энэ мод нь яг энэ хүрээлэндээ гоё ургаад төлчөөд байглаа чимээд хин сайн яваагийнх нь илүү гоё цэцэглэгч юм илүү бас нэг тэр талаа бодохоор яг мод болох эзэнтэй болвол гоё юм уу гэл бид нар цэцэрлэг төрөлөнд ер нь маш олон удаа ирдэг. Яагаад гэвэл дугуй унахад хамгийн таатай гоё эрүүл аюулгүй орчин байдаг болохоор тэгээд ирэх болгондоо модоо эргээд авах боломжтой болж байгаа нь бүр хамгийн гоё байгаа. Өвөлч бай, зунч бай ер нь хүрээд ирэхэд энд бидний мод гэдээ байж авах учраас тэгээд бас хүүхдийн баярын өдөр ингээд яг 5 дугаар сарын 15-наас хойш яг 15 хоногийн дараа ингээд хүүхдийн баярын өдөр ингээд таардаг учраас яг тэр өдөр нь ингээд хүүхдүүдтэйгээ бас хурж ирээд яг тухайн өдөр нь одоо 5 дугаар сарын 15-ны өдөр манайх шиг бас хүүхдүүд нь завгүй яж таарах юм бол дараа нь яг ингээд хүүхдийн баярынхаа өдрөөр хурж ирээд хүүхдүүдтэй модын ингээд зааж өгч мөгөл бэлэгдлийнхаа хувьд бас маш гоё болох юм уу гэж бодъё чинь. Тэгээ бүр дахиад 2 хоногийн дараа 6 сарын 3-нд дэлхийн ундаг дугуй өдөр болдог тийм. Тэгээ дугуй ундаг гэр бүлүүд дараа жил бол маш олон гэр бүл тэгж оролцох байхаа. Тий, эдгээр гоё баярын өдрүүдийг тааруулаад тийм ээ.
барилцааны сангийн аж ахуй дээр очиод хамгийн анхны тэнд амттнуудаа эзэн штэ. Тэгвэл ядраа туйлдсан, шороод дарагдсан тийм хүүхдүүд ямар хурдан сэрэгдэг юм бэ? Бүр гайхаад тий. Хоёулаа бүр шокнд орсон шүү дээ. Юу бит хоёр ч ингээл хүүхдүүдээ аваад чигээл явж хахад хүүхдүүд уурлал ингээл хүчин дутаал за одоо ингээл аргалал яваал гэсэн ч гэсэн очсон хойно битэр ингээ амраасан гот том хүмүүс ч юм болохоор ингээл бүр ингээл нэг удаан амармаар болдсон шүү дээ. Гэтэл хүүхдүүд огт тэгдгүү зүгээр шууд нэг ганц зарим гэдэл жоохон ундаа байгаа л тэгэнгүүт шууд ингээл тоглоолгүйгээл дугуйгаа унаал бүр ингээд ямар ч нөгөө түрүүн хэдхэн минутын өмнө бүр ингээд ямар ч хүчгүй болсон байсан тийм хүмүүс бүр шал ондоолж битээр бүр гэмэр ямар шокнд ор цаашгаа ер нь явчих юм байна те гэл айгу ихтгэл төрж байгаа. Тэр чинь ингээд дуутай ил чинь бас нэг айгу сонио онцлогтой гэд гинт юу ч тохиолдоод яаж ч магадгүй бид нар байгалыг яг ингээл арсан дээр хүртэж мэдрээл ингээ явдаг. Гинт байжсэн чинь ямар нэгэн байгалийн үзэгдэл болов шууд л айл цогсохоос өөр аргагүй. Хин нэг нь одоо ямар нэгэн одоо муугар бодлоо бэртэж гимтүүл бид нар гэр бүлээрээ нэг орхио явж болохгүй учраас тэгэл айл цогсон тийм айгуу сэн таамаглашгүй байдаг болохоор анхнаасаа гарахтаа заавал ингээ гимтэж бэртүүлэхгүй тулд ингээ хамгаалах хэрэгслүүдээ ингээ нар салхинаас хамгаална одоо нарны доос мөсөө сайн бүрхэнч гэдэг юм те ингээ хувц мувцаа ингээ дааруул зузаална одоо хал уцуул нэмгэлхээр энэ хэсгээ гарахгүй энэ хэсгээ гаргана маргана гэж бас маягтай юм байна шүү дээ. Тэр жил анхны жил бас нөгөө говьруу хийсэн аялал хамгийн хүнд аялал байсан те ер нь хамрын шандаас гарчин нэг цагаар хаталж ирлээ. Хүмүүс халуураа болтээ. Надад л өстө таалагдсан шүү дээ. Ана амар уурлаад амар хөвгөлтэй явсан. Тэр ана айгу жоохноосоо ингээд айл маялаар яваад их ядархаараа амар уурлцдаг. Тэгэл өсгөрөө ч юм нэг тийм өөрөө мэдлгүй амар уурлаа. Тэр стрессэндээ нөгөө үед ингээл за зүгээрээ ингээд бүр уурлцдаг. Тиймээс надаа тэгэл анааг дагаж уурлаад тэгэнгүүт ээж хоёр арга болохгүй зарим гаруугаа зүгээр. Тэгэл хотлоо жоохон ууралсан дөрөсөл үгүй цаашаа явахгүй гэнэ. За унтаа авч өгье гэх. Тэгэл надад л үнэ айгуу гоё аргын нэг тийм олчж байгаа. Анхандаа болох ингээд жинхнээсээ ядраал эхэлж юм авдаг гэсэн чинь жүжиглэнгүү тас болно гэдгийг байна. Тийм бас эхлээд байсан юм уу? Зайлмэл орж ирээд тэгээд тэгсэн чинь яг гоё буудлын дээр очиад амарсан чинь ингээд баахан ядарч байгаа гинт амрангууд амар гоё л тийм цаанасаа ингээд мэдрэлгүйгээр би ингээд амарж байгаа нь ингээд амар гоё болж исэн. Тэгээд дараанаас ингээд яг тийм амар ингээд нэлийн шуураад тэгээд санаар чинь айгаал гэр мэрдээ ороод тэгээд баахан тэр говийн сурах амар штэ. Тэгээд шуурж исэн чинь надад л тэр амар таалагдаа гадаа зогсоод шороо бололны. Бүр ингээд тийм. Тэр нөгөө нэг яг ингээд байгалийн амар халуун байгаа ч таалагдаад гинт салхилж байгаа ч таалагдаад тэгэл надад л амар гоё таалагдсан. Тэр аялал таалагдсан. Богдуул тойрох аялал бас гоё болсон. Ана тэгж ярьдаг те. Хамгийн гоё аялал нь ямар аялал байсан гэхээр маань том охин Богдуул тойрох аялал гоё байсан. Сэлэнгээс дархан хүртэл аялсан аялал гоё байсан гэл угаасаа бүгд муухай гэж байдгүй нэг тийм гоё аяллууд байдаг юм шиг байна. Хин нэгэнд муухай аялал гэж бас байгаад тах шүү гаан тий. Тэр аялал дээр жоохон муухай байсан ч гэдэг юм уу. Нэг тийм яг аялал бүхэлдээ гэхээс илүү одоо нэг ямар нэгэн зүйл тохиолдох тэр үед нь сэтгэл санаагаар унах үедээ тэр аялал тэрээс муухайс агч тийм газар руу явахгүй шүү. Явах юм бол тгий шүү гэж нэг тийм барьцаанд ордсон шүү хаягаа яа тий. Гэхдээ тэгэл нөгөө бөөнөрөө хамтдаа айлгалах явахын тулд барьцаанд нь орно хаяа тий. За тийм юм авч өгье, тийм амттаа авч өгье, тэнд очиод тэгж амраа, ингэж жаргая. Гэхдээ нөгөө харьцангуй нөгөө их өндөр дүнтэй барьцаанд орохгүй шүү дээ. Ер нь аль жаргалаар сэлэх тийм барьцаанд орно. Дугуйтай айл нэг ч өөрөө тэгэл жаргалыг мэдрэх гол нь тийм шүү. Ямар мандыг. Синэгтэй залуу карэ. Яа. Бид нар өмнө нь машинтай зөндөө олон газар руу аялж исэн л та. Гэхдээ
ингээд дугуйтай хамгийн анх аялаа явж байхад ялангуяа нөгөө охтууд маань жоохон том болцсон дунд ангид орж явах үед нь буюу 21 оны онд бид нар Улаанбаатар хотоос Тэрэлж рүү аялсан. Тэр аяллаар ингээд хүүхдүүд маань ингээд байгальд маш их хог хаягдсан байгааг өөрсдөө анзаарсан. Бүр тэр байтугай ингээд машинтай хажуугаар зурж байгаа хүмүүс цонхороо уусан ундааныхаа савыг тэ шидэж байгааг ер нь ингээд манах ингээд хөдөөгөр ингээд бүх газар иймэрхүү байгаа штэ. Энэ хүмүүс хогоо ингээд шууд хайж байгаа машинтай явж байгаа тэ. Бид нар өмнө нь нөгөө хийж исэн аяллуудаа дандаа аль болохоор баг хог гаргах зүйл авч яваад тэ савлгаатай зүйлсийг өөрсдийнхөө нөгөө тэ жижиг савнд хийгээд тэ ингээд аялдаг байсан. Бүгдээрээ тэ тэрэлжтэй нэг тийм хог ангилдаг савтаа болол яасан ингээд ээж нь санал хэлсэн чинь ер нь тэгээл да бүгдийн ингээ хогийн тэ нэг дор хайж яхаар тэ гэлгаруутын тусад нь тэ ингээ хийгээд дахин боловсруулах боломжтой хонцар савнууд тэ тэднийг бас тусна ингээ ангилж ивэл яасан гэд зүгээр л нэг ээж нь хэлсэн санаанаас хүүхдүүд тэ тэн дээр ер нь сургууль дээр ч гэсэн ер нь хэрэгжүүлж болох юм биш үү ангидаа манад энэ хонцрыг дахин боловсруулдаг газар байдаг юм уу гэдэг гээл тиймэрхүү яриа өрнөсөн. Бид нар судалж үзээд бүр том төсөл буюу энэ хонцрыг дахин боловсруулах тэр соёлыг Монголд нутагшуулах тэр төслийн хүрээнд бид нар сургалт авсан. Тэгээд хоёр охин маань тэр сургалтанд хамрагдчихаал. Тэгэл ер нь маш том байгаль хамгаалах зүтгэлтнүүд болсон доо. Манай оюун эрдэнэ ахлагчтай Арон цэврийн багийн санаачилж байгаа хог ангилах төслийн тухай багшинтай ажилласан тийм ээ. За энэ төслийг бүгдээрээ дэмжиж гинэ хүүхдүүдээ. Дэмжиж. Харж байна уу? Хэдхэн хормын өмнө хэрэглэгдэж байсан би хог болчихлоо. Үй, намайг таарах. Би хог биш ээ. Болоочтой. Би хог биш гэдэг нь шүү дээ. Намайг оргоочтой. Битгэлээ. Эндээс хахад хүний хогийг бий болгодог байх нэ? Тийм. Хүн дөнгөж эхээс төрмөгцөөл хог бий болгож эхэлдэг болсон. Та нар ямар гялгарууд яг ангилагддаг гэдгийг мэдэх үү? Модон хэрвээ гоё урагжаах юм бол эзэн нь сайн байдаг гэсэн шүү дээ. Миний охины нөгөө анх санаачилж исэн дахиулаа энэ ч нас олон мод тарих зорилготой хэлж исэн. Тэ. Харин тий. Тэр үед яг нөгөө нэг тэрэлжлөө явдаг анх 21 оны 100 тэрэлжлөө явдаг жил тэрэлжид очиод тэгээ яг замаараа нэлийн олон километр туулж явсан. Тэгээ тэр яг туулж явж байхад ингээд байгаль маш олон модтой үзэсгэлэнтэй байгаа. Тийм байгаад байсан ч гэсэн одоо хэдийгээр тийм гоё байсан ч гэсэн хүмүүс ингээд аялж байгаа хүмүүс нь ингээд байгалаа гоё гэдэг ч гэсэн хог хаягдлаа ил задгаа хаяад эсвэл бол ингээд хогийн цэг байхгүйгээс болоод ч гэдэм үү ингээд бас ингээд дахиураа ингээд ангилах газар байхгүйгээс болоод шууд ил задгаа хаях ч юм уу тиймэрхүү юм их тохиолдож байсан. Тэгээд тэр тэднэрээс болоод ер нь бол байгаль ингээ хэдийн үзэсгэлэнтэй байсан ч муухай ингээд хог ин тэндээ их хогтой харагдчихсан. Тэгэл жоохон доошоо хараад явж ангууд нэг газар ингээл нэг бөглөө тэгэл жижиг юм хогнууд зөндөө их байжсэн. Тэгээд тэрнээс гадна ингээд томоор нь харахад ч гэсэн ингээд ууцтай хог ч юм уу те ялгаар уут хийсэх ч юм уу гол дотор ингээд том хогнууд явах ч юм уу тиймэрхүү юмуд байжсэн. Тэгээд тэр үед ингээд ийм гоё байгалыгаа ингэж муухай болгож болохгүй. Тэгээд дээрэс нь ингээд энэ ч одоо ингээд маш олон жил ингээд болсон ч гэсэн миний үр хүүхдүүд тэдний үр хүүхдүүд ч гэсэн ингээд амьдарч яхад нь байл хэдин байхгүй болсон ч гэсэн миний бүр төрхтөө анх хэрглэжсэн памперс ч юм уу эсвэл бол одоо нэг ингээд талах аваад тэрнийхээ гадуур хогийг нь хайсан тэр ил задгаа хайсан хог маань миний үр хүүхдүүдэд ч гэсэн байгаа гэсэн энийг ингээд яг сургалтаар олж мэдсэн байсан. Тэгэхээр ингээд бид нарт ер нь бол айгүй хүн дээр тусч байсан. Бид нар бол яг тэр үед машинтай явж байсан бол үнэхээр тэр байгалыг ингээд яг нэг алхаад ямар их хог байгааг 1 метр квадрат дотор хүртэл ямар их хог байж болохыг харж чадахгүй байх байсан. Яг тэр бидний одоо байгалыг бүрэн ойлгож чадсан ч юм уу те эсвэл яг ингээд яг биеэрээ мэдэрч чадсан тэр зүйл нь ингээд бид нарыг цаашлаад энэ Улаанбаатар хоттой дахин нөөцөө ангилдаг сурагчдыг ийм зөв дадал хөвшүүлэх одоо энэ
үйлдэлийн хамгийн том эхлэл нь болсон гэж үзэж байна. Өнөөдөр бид нар ингээд те сошиалоос баг бүх амьдралынх нь 70, 80, 90% нь хамаарахаар те тийм орчин цаг үед ирчээд байна те. Тэгээ хүүхдүүд маань бүгдээрээ одоо ухаалаг утас хэрглэж जैन. Тэгээд бүгд нөгөө насны хязгааргүй тэгээ янз бүрийн тэгээ аппликейшнууд шууд ашиглаж जैन. YouTube те Facebook, Instagram, TikTok гэд бүх төрлөө. Тэгээд энэ одоо яаж ч болохгүй одоо тий хоригдж болохгүй зүйл бас биш гэж бодоод байгаа байхгүй юу. Тэгээд шууд тас хор бойл утас авч өгөхгүй гэдэг ч юм уу тий. Ийм хоригдол тогтоохосоо илүү өөр ямар боломжууд байна тэднийг одоо юу гэдэг ингээд хөвшүүлэх ёстой байхгүй нийтээрээ би тэгж харж байгаа. Манай аа болохоор ингээд үнэхээр үнэн чодрог ээжээ хэлсэн шиг ингээ үнэхээр ингээд би одоо өөрийнхөнд ингээд хайртай хүүхэд мөн ч гэсэн хэрвээ миний бороо байх юм бол миний одоо хамтдаа зодтолцсон тэгээд би үнэхээр эхлээд зодтолцсон байх юм бол аав ингээд миний талд биш тэр хүүхдийг өмөрөөд намайг загнаж чадхаар тийм одоо үнэн чодроггүй тэгээд бас дээрээс нь ингээ миний арыг баттааж чаддаг. Манай ээж болохоор ингээд яг ингээд үнэн чодрох ч гэсэн үргэлж зөвхөн миний талд зөвхөн хүүхдүүдийнхээ гэр бүлийнхээ талд байж чадна. Тэгээд ингээд үнэхээр миний буруу байсан ч гэсэн ээж намайг өмөрөөд миний хүүхд хизээж тэхгүй гэж надад үнэхээр 100% итгэдэг гэдгийг би мэддэг болохоор яг миний талд байж чаддаг хүн миний ингээд зөв буруу шүүж чаддаг хүн хоёулаа нийлээд ингээд намайг үнэхээр зөв чиглүүлдэг юм шиг санагддаг. Манай гэр бүл бол ер нь тийм бусад гэр бүлүүдээс тийм бүр нэг онцгой хүчтэй ч гэдэм үү гоц авьяастай тэгээ хүүхдүүдтэй тийм гэр бүл биш. Хүүхдүүдтэй бүгдэнд нь одоо тий аль болох багт нь дугуй унахыг зааж өгөөд тий сургаад тэгээд хамт аялж ихэлсэн тэр нь бидний бас нэг олон гэр бүлүүдээс ялгаатай буюу онцлог нь байж болох юм. Хамгийн гоё юм нь бол ингээд хүүхдүүдэд маш гоё дурсамж үлдээсэн байх гэж би бодоод байгаа. Бид нар энэ гэр бүлэрээ аль болохоор ингээд 7 хоногт нэг удаа ч юм уу ингээд амралтын өдрүүдээр орой хоол идчихэд эсвэл гадуур явж байхдаа хооллохдоо ингээд аль болохоор ингээд ярилцахыг хүсдэг. Яг ингээд одоо юу бодож байгаа, юу төлөвлөж байгаа, юу хүсч мөрөөдж байгааг тий юу чадахын тухайн цаг үед юу сонирхож байгаа тэрийг бас ингээд мэдхийг хүсч аль болохоор хамт хэрэгжүүлэхийг зорддог. Агаараар гүцгээ. Бүх дэлхийн аав ээжүүд бүгд эцэг эхчүүд ойролцоол боддог байх. Одоо хүүхдүүдийнхаа төлөө санаа тавиал тий. Тэгээд жоохон хэтрүүлээд байгаа нь бол яалтчгүй үнэн. Бид нар арай л хитрхи хар багаас нь тий. Хитрхи удаан дугуун дээр суулгаад тий. Хитрхи халуун бороотой тэгээд юу гэдэг шороотой тий янз бүрийн үеүүдээр бид нар явж исэн. Гэхдээ ингээд хүүхдүүд болохоор би хэрвээ хүүхд байсан бол би эдний насан дээр байсан бол гээд тэр үедээ ингээд тухайн үед нь бодож байхад надад яаж ч утсан ингээд хүүхэд нас угаасаа л аз жаргалтай өнгөрдөг тий хаанч амьдарч исэн баян чинэлэг тийм улс орнуудад хөгжилтэй улс орнуудад ч адилхан тий ядуу буурай улс орнуудад ч адилхан бүх хүмүүсийн хүүхэд нас аз жаргалтай өнгөрч байгаа
өнгөрөхч болно гэд тэгж өнгөрөх болно те бага насаа эргээд дурсахад бүгд л сайхан байх болно ихэнх нь те тийм байх болно гэдэгт бүрэн итгэлтэй байдаг. Тэгээд одоо гэр бүл болгонд бас бид нартай адилхан дурсамж заавал ингэж дүрс тэ видео хэлбэрээр биш юмаа гэхэд биднэрт хадгалагдаад үлдчихэл байгаа. Гэхдээ ингээд өөрсдөө ингээд зөвхөн тэ ингээд дурсамж яриагаар сонсох биш дараа нь ингээд бүр дүрс хэлбэрээр видео хэлбэрээр ингээд хэдэн үе дамжих тийм нэг өв үлдээгээд байна гэж би боддог байхгүй. Тийм болохоор бас аль болохоор аялахдаа аяллахаа одоо тийм дурсамжийг видео хэлбэрээр, фото хэлбэрээр авч үлдчихэвэл гоё шүү гэдгийг хэлмээр байна. Санаа дуудагрын агаар гүзгийн нөлөөлөг эхэлж байна. Бид нар өнөөдөр Хайнан орлын хойцгээс урт цэг хүртэл аялах аялалдаа гарнаа. Агаараар гүзгий. Агаараар За явцгаая. Өнөөдрийн очих газар Венчан. Яг энэ цэгээс 75 км. Бид нар дундаа нэг завсарлаад тэгээд орчин. За агаараар гүцгэй. Яваа. Оо наач ингэж зогсож яаж явах юм бэ? Орша. Дише. Энэ гарцаар гарангуудаад 250 м яваад тэгээд урагшаа иргэн. Бид гэр бүлээрээ хүсэн хүлээсэн гадаад оронд хийх анхны аялалдаа гарлаа. Явчаараа. Гой годомж байна. Дүүрэн жимстэй.
Монгол улсын өмнөд хөрш хятад орны хамгийн урд хэсэгт байрлах Дорны хавай газрын диваажин гэгддэг Хайнаа нарал дээр манай гэр бүлийн анхны гадаад оронд хийх дугуйтай аялал эхэлж байна. Игнэндэ. Хайнаа нарлын хойд эрэгт байрлах Хайков хот нь арлын хамгийн урт гол болох Нандуу голын далайд цутгах адаг хэсэгт оршдог болохоор нэр нь Далайн ам гэх утгыг агуулдаг аж. Хятад улсын хамгийн том чөлөөт худалдааны бомтын нэг хэсэг болох Хайков хотод Хайнаа мужийн засаг захиргаа байрладаг. Энд түүхэн дурсгалт хуучин гудамжууд болон орчин үеийн өндөр шилэн барилгууд зэрэгцэн оршино. Жилийн 4 улиралд ногоон байгууламж Коксийн модороо гойдог тул Хайковыг Хятадын хамгийн цэвэр агаартай ногоон хот гэдэг. Аялагчны хувьд энэ хот бол халуун орны диваажинд нэвтрэх хамгийн гол хаалга аяллаа эхлэх цэг нь юм. Бид нар буудлаасаа гараад нэг 4 км-тэй аваад аялалд хамгийн чухал хэрэглээ авах усаа харж хүсэж байна. Ингээд одоо дахиад нэг ганц 2 км яваад хатаасаа өргөдөг гарчин. Тийм болохоор дэлгүүр хөшөө таардахгүй яж магадгүй яг мэдгүй зам учраас энэ яаж мэдгүй гээд сайн нүцэж аваад зэгцсэн байна. Нэг үнэ. Аялал ямар шохон байна. Ой, агуу онгоцоор нисч үзэж байгаа бас далайн дээр очиж үзэж байгаа болохоор амар гоё байна. Амар айхан онгоц өнгөрсөн гинэ харин өстой яг онгоцыг хажуулсан тарлаа шүү. Далайн эргээ хот болохоор тэгээ баахан ногоо мод зод өвс ногоотой амар шимэлтэй байна. Ашиг Хайков сана Бидний аялал арлын үүд хаалга болох Хайков хотоос эхлэн жуулчдын сэтгэлийг сорон цүнхт татдаг Саня хотод өндөрлөнө. Таван өдрийн турш ундаг дугуун дээр өрнөх энэ аялал маань арлын зүүн эргийг даган 400 орчим километр үргэлжлэнэ. Арлын хамгийн үзэсгэлэнтэй хэсгүүдээр дайрч өнгөрөх энэ аялал бүхэлдээ гэр бүлийн нэгдмэл байдал, биеийн хүчний сорил, танин мэдхэн талбар байх болно. Үнэн дээр бидний аялал өнөөдөр эхлээд өнөөдөр эсвэл маргааш магадгүй тооцоолсноос олон өдрийн дараа эсвэл яг зорж төлөвснийхээ дагуу 5 хоногийн дараа Саня хоттой өндөрлөж ч мэднэ. Ямартай ч бид аяллаа эхлүүллээ. Өдөр бүр шин сорилттой тулах бидний аялалтай хамт агаараар гүцгээе. За ингээ Венчан орох зам руугаа орлоо. Бид нар сар төвтэй одос хүрээ. Энэ модны сар шүү. Яг ингээд Хайков тос үнсэндээ гарчих шиг боллоо тийм үү?
Нөгөө гол дээгүүрээ гараад өчтөрийн төөрч бэлсэн. Гол дээгүүрээ гараад тэгээд салаа явах юм байна. Энэ одоо зүүн тишээ чиглэл явж байгаа бах тий. Нар байхгүй болохоор сүүдэр байхгүй болохоор баримжаа байхгүй байна. Яг зөвшөөрөгдсөн замаар явж байгаа үгүйгөө бас нөгөө зөвхөн аппликейшндад итгэжсэн л та. Тэгээ явж байгаад нөгөө хоёр охин маань баруун тишээ салаад орох байсан газар чигээрээ орцсон. Тэгээ араас нь явж очиод нөгөө зам руугаа буцаж ороход хэцүү байсан учраас хурдны замаар нэг хэсэг явж байгаад тэгээ за ер нь бүгдээрээ энэ замыг сонгоё. Илүү бас нөгөө амархан байх шиг байсан, жоохон төөрөх юм шиг байна гэд ярилцаад хөдөлсөн. Бэсигээд ингээ мапа харах шаардлага гараад байгаа. Тэгэхгүй бол ингээ маш олон салаа зам байгаа учраас. Бид нэр ингээд хотоосоо гарах гад нэг Komoot гэдэг нэг Германы айгуу сайн дугуйн аппликейшн ашиглаа явж байгаа юм. Нэгээр бол одоо зөвшөөрөгдөөгүй тийм маршрут гарч ирэх ёсгүй. Тэгээ сайн нэлээд хэсэг хурдны замын хажуугаар явлаа. Чинээ өргөн ч гэсэн бас дуу чимээ ихтэй жоохон төвхтэй байна. Тэгээ бид нар жоохон зүүн тишээ салаад тэгээ арай нэг өөр замаар сонгох гээд явж гин. Илүү төвт замдаа бид нар баг зэрэг өгсөх хоёр газар байсан. Тэрийг илүү намд оруулгаад тэгээд одоо нэг 65 км дутуу байна. Бид нар буудлаасаа хөдлөөд яг 14 км явж байна. Тэгээ би нөгөө дандаа хурдны замаар голцоо яваад байсан болохоор тэгээ 3-4 км яваад айгуу ч юм уу гэдээ явж исэн чинь цагдаа ирж шít яг нэг Жоох хөлт агуулад машин замын энэ нүгээр явж болохгүй гэж цагдаа нар нэрээд нарыг саад болчлаа. Дагаад яв гэсэн нь. Харин цагаан нэмшлээ шүү дээ. Дагаад яваа. За дагаад яв чинь. Одоо ингээд дагаа явах нь. тэгээ айгуу хилдэг байсан. Тэгээ яг ингээд биеийнх нь хилэмж тэр юугаар ингээд ойлгоход ингээ ийм жоохон хөвгтэй ингээ ингэж явж болохгүй штэ гэдэг ах шигсэн. Тэгээ би ингээ жоохон төөрцсөн юм аа. Одоо ингээд ийшээ орох гэж байгаа гэсэн чинь за тэгвэл эн чинь болно. Наад навигацаа сайн яг ашиглаад яв. Наадахтаа итгээд яваараа гээл бас гаргаж өглөө бид нарыг зөвшөөрөгдсөн зам руу. 按照那个导航直接走就行了啊。走吧，上来了啊！可以了，走吧。加油了！注意安全啊！ Цагдаа нар нь хурж ирээд дагуулж хамгаалж яваад дугуйн замд нь хүргээд өчөж байна. Ийм баг чи ямар сайхан юм бэ? Бид нарыг бодвол нөгөө замын камераараа хянажсэн цагдаа нар араас дагаад хүрээд ирчихсэн. Одоо ийшээ 4 км л орчмол явна шүү. Дахиад төөрчвөө хоёроо урд гараад Дугуйтай гэр бүл 2018 оны 6 дугаар сарын 1-нд анхны аяллаа хийснээс хойш баруй 7 жилийг ард орхижээ. Энэ хугацаанд ундаг дугуйтайгаа Монгол орныхоо үзэсгэлэнт байгалаар аялж олон дурсамж бүтээсэн төдийгүй нийслэл хот орчмын дугуйтай аялж болох бүхий л зам жимүүдийг гүйцэлсэн. Мөн бидний өдөр тутмын амьдрал ундаг дугуйн дээр өрнөж, хүүхдүүд маань ундаг дугуйн дээр өсөж өндөөж байна. Гэр бүлийн дугуйтай аялал маань бага хүү эгүүнийг ундаг дугуйн дээр авч явах боломжтой болох үед бидэнд нээгдсэн юм. Хүүгээ анх хүлд дөнгөж ормогцлон ундаг дугуйн зориултын суудалд суулгаад аялж эхэлсэн. Дугуйн суудал дээр хоол замд явхад хүүхэд чилж ядардаг болохоор хүүгээ илүү тухтай авч явахыг бодолцсон. 2019 онд автомашин ундаг дугуй хослсон аялалдаа бид хүүгээ дугуйн чиргүүлт суулган авч явв. Дунд Говь аймгийн төв Мандал Говь баг газрын чулуу. Өмнө Говь аймгийн төв Далан Задгад хот болон Баянзагт ундаг дугуйтай богино зайн аяллууд хийж Монгол орныхоо бүхий суурин газрууд болон үзэсгэлэнт байгальд дугуйтай аялах боломж нөхцөлийг өөрсдөө бүрдүүлээд аялах нь бусад тээврийн хэрэгслээр аялснаас илүү олон талын ач холбогдолтой хэмээн харж гэр бүлээрээ хийх аяллуудаа төлөвлөн аялсаар байлаа.
2019 оныхаа авар хүү маань өөрийн гэсэн тэнцвэрийн дугуйтай болж бие даан зорчих дадалд суралцж эхлэв. Ийхүү өөрийн гэсэн дугуйтай болсон хүү 2021 он анхны нэг араатай жийдэг дугуйтайгаа тэрэлж орчмоор аяллаа эхлүүлв. Сар тахлаас үүдсэн хүл хорионоос цэвэр агаар цэнгэг устай эрүүл байгальд хүрэхээр зорьсон бидний аяллаа зам дугуйчдын шансыг сордог 2 өндөр даваатай. Хүү маань дугуйтайгаа жийгтэй жийж алхахтаа алхан 40 км гаруй замыг хамтдаа туулж бид цусландаа хүрсэн ба намран засмал замаа дагаад шинхэн тавигдсан дугуйн замаар хотын гэр рүүгээ буцсан юм. Ийхүү бидний аяллаа дурсамж хүүгийн хөл чангарахын хэрээр улам баяжиж 2022 онд хүү маань анхныхаа араагийн сэлдэг Бартаат замд хэрэглэх дугуйтай болсон. Энэ дугуйгаараа Сэлэнг аймгийн төв Сүхбаатар хотоос Дархан хотыг зорих хоол замыг дан ундаг дугуйгаараа гэр бүлийнхэнтэйгээ амжилттай туулсан юм. Ороонуудыг орох гэж таасахгүй л дээ. Нөхдөд гараараа ийшээ цагаан шугам дотроо яваа. Бид нар өглөө буудлаасаа гараад энэ 19-20 км орчим жигээ явж байна. Харин сонирхолтой газраар явж таарж байна. Хотын захын одоо жижиг тосгоноод мэдээж энд жижиг хувийн аж ахуйнууд эрхэлдэг байгаа. Мэдээж сая хааны үнэр нэлээд хурц үнэрсэн нэг хэсгийн газар. Одоо бол ингээд дандаа мод үржүүлгийн газар ч юм уу тэгж харагдаж байна. Энэ ямар гоё юм бэ? Энэ хараа ингээ модоор бараг урлагийн бүтээл бүтээсэн баг шиг шүү дээ зарим нь. Хотын зам дагах бүх талбай нь ингээд ногоо цагаагаа тарьдаг юм аж ахуйнуудаар дүүрэн дээ. Жирэмс гэвэл өхөр галуу харагдчихсан сая зам дагах. Энэ замны хажуугаар дахиад тооллоод гоё. Дахиад үржүүлдэг ферм биш ингээд задгаа яж байгаа нь хөрх мас. Гэр чинь энэ надад маш гоё шинтэй илүү эрүүл байх боломжтой л юм да. За аль болохоор давхарлалгүй нэг нэгээрээ явах. Дугуйныг гинжин болчиход навчаар аргаллаа шүү дээ. Гинжин болчихдгийг гүр мартчих. Араага болгоомжтой санахгүй. За ингээ авъя заа. За баруун шахах шүү арай. Ахиа малтарчлаа шүү дээ. Яаж амлаа? Хүртээ. Хоёр дээр байлаа заяа. Гурав дээр ахаар гадагшаага малтраад байна тий. За ингээ яа. За. За одоо яг байгаа. Болгоомж даараас том машин ирж шээрээ. Дугуйн дээр амьдарч штэ ер нь аль те. Микэ бүр балдаас гаргаж ирж те. Юу уц руугаа холбоод тэгээ өөртөө зүгээд энтергээд бүгдийг чадчих байгаа юм чи ямар вэ? Бүгдийг чаддаг хүнтэй болохоор ингээ би юу ч чадахгүй байгаа шүү дээ. Ваа тэр ямар их мэсад өртөд. Энд чаар 8-тай харчих юм байна уу? Баруун дэшээ. Шахараа. За үзэхэнтэй юм уу? Үзэхэнтэй юм гэсэндээ тий. Юу хийж байгаа юм гоё цэцэгний зураг авч байгаа юм хараа. Өстой гоё юм тий. Би ингэж анзаараад түрүүнийг нөгөө Монголд нэг ургадаг юм хонх шиг юм цэнхэр цэцэг байдаг. Тийм цэцэг бас яг ийм том хэмжээтэй ингээ бүр мод шиг юм өнөр ургацсан. Яг халуун ор учраас давжаа биш дандаа аваргаар ургадаг юм болов уу гэж бодоод. Үеж Яна лоодтэй.
Гэхдээ байггүй. Монголоосоо ингээд хөөрхөн шоколад аваад гарсан. Монгол шоколада. Тэгсэн чи өчигдөр нэг нь өдөржингөө авч хайлтсан. Өнөөдөр бас хоёр нь хайллаа. Ер нь өнөөдөртөө амжилтаа идэх хэрэгтэй юм шүү. Аюуг яах юм? Аюу шоколад. Хүрээ төрж байгаа юм яах. Энэ одоо ингээд дататай яваагийн хэргийг гаргаж уг нь map давхар автан давхар хянуулж төөрхөө явах гэсэн чинь зүгээр дугуун дээр уц үзээ яваад ивэл яг манай нөгөө жолооч нар машин дотроо уц үзээ яваад идэх шиг юм болж штэ бас тэ тайнгүй шүү. Муухай задлж болдгоо штэ. Яа миний гар тийсэн чи хигүүнийг дугууныг инжиг яваад хаваалтруулж гараар ичнээс дамруулсан. Хоёр хоцорсон чи сая гинжин мултарсан. Харин Би шууд амруугаа бас. манайх бас галууд хижээдэг байсан болохоор галуудтай хамт амьдарч үтсэн гэсэн. Игонаш на хөлний чинь юг арчаад цаашаа энэ дугууныхаа гинжинд төрсөн. Ер нь аль жоохон алтаас гээл явцхан штэ тий. Өнөөдрийн бидний туулах зам урдчлан тооцоосноор 75 км. Бид аяллаа замаа цахим газрын зураг ашиглан нэлээд наривчлалтай төлөвлөсөн. Хайнаа наалын зүүн эргийг дагах бидний аяллаа зам бараг бүхэлдээ автозамаар үргэлжлэн гэдгийг гадарлаж байсан ч иргэдэн хууль дүрмээ чанд мөрддөг. Арлын цаг агаараас үүдэн 2 дугуйт задгаа тээврийн хэрэгслийн хэрэглээ өндөр. Үүнийгээ дагаад бусад тээврийн хэрэгслүүдийн жолооч нар өндөр дугуйтай зорчигчдтай харилцаж сурсан зэрэг нь энэ удаагийн аяллыг аюулгүй байдал талаас илүү найдвартай болгож байгааг бид замд гараад мэдэрч эхэлсэн. Хэдийгээр бид ихэвчлэн автомашин, мопедтэй зэрэгцэн зөрчиж байгаа ч тэд ойртож ирмэгцэл дууд төхөөгч олон улсын стандартыг заасанчлан 1.5 метрээс холуур зурж өнгөрөх үнэхээр амар бас тайван боломжийг бидэнд олгож байлаа. За ямар ч гэсэн энэ чаа орох зам гэд харагдчих шиг байна. Одоо бид эндээс нэг 50 гаруй явах. 95 явж байгаа. Хоёроо энэ дээрээ яг хүлээж байна. Бид эндээс энэ замаар зүү ирэх хэрэгтэй баха. Игүнэ эргээр. Техник юм аа энэ юм. Мага болгоомжтой яваар. За болгоомжтой. За говэн чаа. Юу вэ? Юу яа хадуурч байж шиг. За бид нар Монголд аялж байхдаа юуныг жаахан байхад бүр багаас нь сурцсан нэг уламжлал байсан. Энд хийгээд тах юм. Ваа! Цөрөж байгаа үстэй. Хөрхи юунаа айгуу дуртай байсан. Манай гэрээ уламжлал. За оюугийн мап юу гэж зааж байна? 210 м. Йоо бүр ахиад төөвчлөө. Ингээд хормоо шиг цаг алдчихна бид нар. Хүмүүс сая нүгээр эргээд орсон. Тэгээд нилээ авсан чинь буруу замаар арцсан гэж. Ингээд буцаа гараа авчихна. Яа Төрч бодлосоор л явна да. Зүрхмаа гэдэг юм таа. За хэд басээ? 6 ямар нэг юм гэсэн. хаач. Нөгөө айхан сэршлэн бүсэлтэй бид нар нэг том сартаа осмос нөгөө Монголын шиг 5 литрээс автобус гэж харагдахгүй юм те тэр болох. Дандаа юм жижигтэр сартаас аваад сая юм аа. Айхан дуусахаар яттай. За саяны тууралдууд эргэх шахсан газар болол Лавенвол гэдэг газар харагдсан. Одоо бид ингээд зам хоёр тишээ салж байна. Нэг нь төв рүүгээ,
дээ. Тэгээд бид нар баруун тишээ ирэх юм бол буюу ийшээ явах юм бол арлынхаа төв рүү явна. Ийшээ зүүн гартлаа барай явах юм бол арлын зүүн тал руу явахаар байна. Одоо зүгээр шууд нөгөө Монгол мапээр буюу багцаагаараа явсан байна. Таны хүмүүс бид нэр За ногоос явъя. Цаараа. Ану өөрөө бас явчаарай. Иш ирэх юм бол төв нь юм уу? Тийш ирэх юм бол зүүн. Тийш яваад арлын төв гэсэн рүү. Тийш үү да. Арлын төв гэсэн рүү очиход бид нар зүүн талаар нь явна шүү дээ. Арлын төв нь дүүрэн уултаа шүү дээ. Хэлчих юм. Бид нар яг хэрэлцэд очсон шиг замыг туулах юм бол очлоо гэсэн үг байхгүй юу? Гэхдээ тийм хоёр уулт авахгүй. Аяа. Таанг хөрдөд шүү дээ. Ингээ хөөрхөн нутгийн хүмүүс нь игүнэг маань их хөрдөж чинь яг их Монголд байхад игүнэг хүмүүс бас хөөрхөн жоохон ингээд үзсэн шиг яг адилхан. Ингээ гэр бүлээрээ явж байгаа болохоор бас энд бид нараас жоохон сонирхол харагдаж ашиг юм. Дандаа чамтай л яриад байгаа шүү дээ хүмүүс те. Тэгээд байгаа шүү дээ. Энд хөөрхөн гайхаж хараал өнгөрч байгаа баг бүх хүмүүс л тэгж өнгөрт юм. Бидний аялал жаваа өмнөд Хятадын тэнцээр хүрээлэгдсэн Хайнан арал их газраасаа нарийнхан хоолоогоор тусгаарлагдсан ба газар нутгийнхын хэмжээ Монголын Дундаж аймагаас 2 дахин багч, Монгол улсаас ойролцоогоор 3 дахин олон хүн амтай. Монгол улсын газар нутгийн хэмжээг хүн амд нь харьцуулбал 1 км² талбайд 2 хүн оногддог бол энд 300 орчим хүн оногдно. Уур амьсгалын таатай орчноос гадна гэр бүлээрээ аялж яваа бидэнд нэгт суурьшлаад агсан дэд бүтсэн энэ арал дээр ундаг дугуйтай аялахаар төлөвлөх хамгийн том шалтгаан болсон юм. Улаан болсон шүү дээ. Гоё шүү дээ. Улаан гоё өнгөн аа. Тэ. Тэ улаан ч биш гоё ягаан байна. Миний хөргөө буугараа машин авчихшоо. Тэс машин үтээ ташо араас нийтээ. Хоёроо гүцэж байгаа. Пингвин. Пингвин. Маягийг бол үзүүлж байгаа юм тийм манай өхөд. Юм чинь надаа додад шар гэдэг. Маш их халууныг дотгошоо нэвтрүүлдэг хар юугаар бүрдсэн байх шиг байна тий. Алын усан чи хар юу байсан биш. Хэсэгхэн ногоо тариалсан талбай жижиг аж ахуйнууд явж байгаа л тэгээд нэг юм суурин газар өнгөрөх юм. Энэ автобусны буудлын нэг юм болов ингээд зүгээр явж байгаа л зогсоол хүнээ авчт юм болов. Хайко хотод нэг хөөрхөн жижиг автобуснууд яваадсан. Энд болохоор арай том автобус явт юм тий. Одоо юу Винчан 30 бас байгаа юм шүү. За бид нар эхний суурин газар руугаа орж ирчээд гарч байна. Нэр нь Санжаан гэдэг тосхон ч гэжтэй энэ одоо бас л нэг гоё. Манай аймгийн төвөөс том хот байна. Тэгээд Санжаан болохоор Акогоос ойролцоогоор нэг 25-6 км байна. Одоо бид нар ийшээ дахиад Винчан хүртлээ. 50 км орчим явна. Ойлголоо. Дугуйгаа аваач. За, явъя. Дугуйд зам дээр хайж болохгүй шүү. Хайнан арал дээр бол шөнөн ч өдрөн ч бүх юм их бүлээ гэж усан ч бүлээн
Агаранч бүлээн. Игүнэ энэ хараа замын энэ нөгөө цацруулагч ойлгогч нарыг бүгдийн дайрч авна. Стабилгээд ч нэмэргүй юм. Энэ хараа нөгөө саарл өхөрнүүд. Энэ хараа игүнэгийн нурн хүлрүүд норцсон. Тэд нар ерөөхдөө нэлээд жоохон норцсон л явна. Тэгээд авто цөмхөө өгцөө очно. Сая хоёр охиноо үдлэхгүй жоох юм идэх гэж өсөхгүй байна уу? Миний энэ дотор амьсан ингээд эрзэнтэй болохоор эрзэн ингээд нэг амьсын ингээд жоохон дэлгэн ус гэдэг та. Тэр нь ингээд ил шиг болоо. Холгоод юм уу? Ис орцсон юм шиг үү? Тэгвэл жоохон тохгүй шүү дээ. Шинэ би чи хаана гоё дээ? Наад викендэр татчих юм. Энэ За бүгд тавьчих уу? энэ жоо. Эшгүй. Миний дугуй. Хин мод бэлтгэж яад юм бол. За яг энэ хэсэг бол бүхэлдээ нэг тийм мод бэлтгэлийн хэсэг баг шиг байна. Маш их ажиллаж хөдөлмөрлж амьдарч байгаа хүмүүсийн дундуур бид нар явж амьдарч байна да. Бид усан дууссан уу? Өөчи. Дуусаагүй. Яна. Жохон олны хүлийн газар ирсэн. Тэгсэн чинь нөгөө хоёр охин маань уушгүй юм. Хайч зүгээд харагдхаа болчоор найлгаш. За явлаа. Дугуй их ховрхон юм. Тэгээ байгаа дугуйнууд нь болохоор бас нэлийн хуучирсан. Зэвэрцэн их чиглэг агаартай болохоор төмөр нь их зэвэрдэг юм шиг байна. За бид нар дараагийн хоттой ороод ирсэн. Их суурин газар. Миний навччлаа сая уулын цээжилж ийсэн. Энд нэг жоохон үдлэнэ нэг газар замынхаа талаас жоохон илүү явлаа да. Наа хөөрхөн тоглолтойгоо нэнүтэн. Орон дээрээ баг зэрэг бүгдтэй л болохоос Монгол хөрнөөс нэх ялгаалгүй. Тэгээд яг арай нэг баг өстэй. Сайжангаа ингэ. Бид өглөө 9 цаг 54 минутад зочид буудлын гаднаас хөдөлсөн бол яг 5 цагийн дараа буюу 14 цаг 54 минут гэхэд хүүгийн гар дугуйн жолоон дээр олон цаг явснаас болж чилж байна гэдэг нь. Одоо саатаж амарч хүчээс ирэхгүй бол аялал хүүхдүүдэд хүн санагдаад эхлэх нь гэсэн тохиол байлаа. Шаруутай юм дээр суучих. Хамгийн ихний кокс таарлцсан газар зогсож сохож байгаа. Нэг юм. Дандаа жижигнүүд байгаа гэсэн. Томыг л сорно гэдэг. Бүгдээрээ бас далминд нэг нэгийг яа те. Хүрхчэнд хийдсэн байвал гоё. За цай. За игүнэгийн хөсөл дээр зогсож усаа сэлдээд дээрэс нь гарныхын чилээг жоохон гаргаж өгөөд явж байна. Бид нар үдээс өмнө их таатай гоё байсан ч одоо өөдөөс нэлээд салхитай болохоор хүч бараад байна.
Хідэн гот нь За за. зүгээр дагаж хилээд байдаг. Аа яа. 这几天太热了，拿几个来。先喊2个啊。 За ингээ хөргөчнөөс хүүтний хэлсцэн ягаад авчлаа. Хүүтэн мөн үү? Миний охин кокос ууж үзэх мөрөөдлөө биелүүлэх гэж байна. 都要冰的吗？ дахиад аваа. 我知道，都要冰的是不？都冰的啊。 Бенга. Хүүтнөө үүж байгаа. Хөргөчнөөс үү? Ямар энэ ундраа? Шээшээ. За ямар ч сан бие тослоод нүрэндээ жоох нарны тасч. Их бол энэ нараа гарны ил гарсан хэсэг нь харилцаа бас. Хайна угаасаа бэжтэй явж байгаа. Хүн орсон ш надаа хамаагүй нүрээ тусгай. Мэйс нүрээс гараад ирсэмээр би бэжтэй явмаагүй. Юусгасан. Юуны болгоомжтой гараад ирсэн. Гайс минийх дуустгүй. Хамгийн мөргөнд хамгийн их нөгөөд хорвоо ямар хатгүй юм бэ? 这个肉就薄一点了，你要拍吗？ Миний хаймар гоё юм. Яагаад вэ? Хөөе, энийг нэгчүү. Яжнаа 5% юм шүү дээ. Зөөлхний хосч иддэг байхгүй. Юу ч ойлгохгүй яана. Ээж дуусгаач ямаа. Нэг гоё жишээ байна, нөгөө жишээ байна. Энэ үгийг арай хамар модон хаваа. Хамрын дээр нэг ажил дээ. Нэг панаар борлцлаа тий бид нар бүгдээрээ. Тэг шиг боллоо. Нэг гоё жишээ зарим юм шиг тий. Гой хөргөчний болохоор сэрүүх нүрээ төвчтэй. Хаанхын хоёр гинэ. Аа тэнхтэй байгаа.韩国啦，好像。 Манго гэх. Манго. Аль хэзээний борлчлоо. Танд хисаа баг зэрэг шингээгээд явъя. Манай игүнэ ингээд гар нүрнийхэн зөрөөг арилгахын бол нүрэндээ баг гэж гарандаа их тасарсан. Борлтын гарч. Ундраа давхраас Пүшин гэсэн байсан чинь тэр нас нарны амгалт орчроос ундраа ерөөсө бүр уулаасан ч болооц шүү дээ. Тийм үү? Гочод бид уулаагаад яг уухгүй юм. Танах юм орсоо тагтаагаад. Улаачтэй ч хоёр болсон тий. Апур уулаамсан байж тэр гарных зүрэг хараад гоолаа. Аав нүглөө нөгөө бүрхэг байсан болохоор зүгээргээ бодсон. Тэрээс түрхийч гэж бодоагүйсэн байна би. Сая гівгэнт ингээ харчаад нэг амар түлжээж үлээ гараа. Говь руу явж явахдаа хамрын эд рүү явж явахдаа ингээ хоёр гараа. Ялгаатай. Энэ хоёрыг харалтаа. Түлэгцээ байна. Нар ерөөсө гараагүй шүү дээ. Айгуу сайн. Чи гайгүй байна бас те. Хайцангуй гайгүй. Энэ хэсэг удаас урдаас салхитай үед энэ подолк нь жоохон томдол сая салхитаад зүгээр хам хүчий чи
Ингээд яагаад Балаараа олон л айртай байгаа болохоор үнэхээр гой санагдаад байна. Өмнөөс салхи маш сэрэлзээд түрүүнийхийг бодвол салхины хорд арай багассан учраас харьцангуй гоё ирч хүчтэй бас дээрс нь кокос идсэн их гоё болчлоо. Энэ удаагийн аяллаа дурсамжаа илүү сайхан зурагтай үлдээхийн тулд бид хайж судлаж байгаад Монголд элбэг борлуулагддаг DJI брендийн хэрэглэхэд хялбар аялалд ачаа болохооргүй ердөө 150 г жинтэй Neo 2 загварын дроныг сонгон хэрэглэж яваа. Сайн байна уу? Сайн байна уу? За та ямар бараа бүтээгдэхүүн сонирхож байна? Би баг сонгочоод ирж байгаа дрон. Манай DJI-ийн дронуудын талбар энэ нэгнийд байрлаж байна. Бүх төрлийн DJI-ийн дронуудыг манай дэлгүүрээр аль биесний эрхтэйгээр нь оруулж ирдэг байгаа. Mini 4 Pro, Air 3S, Neo 2 гэдэг байна. Та яг аль төрөл дроныг сонирхож байгаа вэ? Тийм, би яг судалж байгаад Neo-гийн шинэ загвар Neo 2 нэг л авъя гэж ирж байгаа юм. Neo 2 чинь яг юугаараа сайжирсан байгаа лээ. За, DJI-ийн Neo загварыг онцлох юм бол хөнхөн, авсаархан, өөр дээрээ нэмэлт мөн батарейнуудтай 360 метрэн. Гар дээрээ сүнгэн буух олон хөрөх, алсрах зай нь болохоор 1.5 км-с 3 км-ийн зайд хөөрдөг. Тэгээд өдөр тутмын сошиал контент, алхах, хөөх, дурсамжаа бүтээх тиймэрхүү бичлэг контентуудад илүү тохиромжтой. Энгийн хэрэглээний анхлан дрон сонирхож байгаа хүмүүст тохиромжтой гэж үзэж байгаа. Би судалж байгаад ер нь биднэрт хамгийн тохиромжтой Neo байна л гэж харсан. Ялангуяа нөгөө саад мэдрэгчтэй болцсон нь яг л энэ гэж харагдаад байгаа байхгүй. Тийм. Тэгээд хоёр нэмэлт батарейтай. Батарейны хувьд өмнөх загвараас өөрчлөлт орсон. Өмнөх загвар нь нэг 14-өөс 15 минут бичдэг байсан бол энэ загвар нь илүү уртцаад нэг батарей нь 19 минуттай 20 орчим минут болсон биз дээ. Гурлаа нэлээд цаг орчим бичих нь шүү дээ. Цагийн бичлэгийг 4K өндөр чанарын нэг таршилтай бичээд явчихна гэсэн. Биднэрт дагах гормын маш хэрэгтэй байгаад байгаа юм. Бас нэг дугуйтай явж өөрөө камертай зураглаач дагах боломжгүй учраас тий. Дан бичлэг гэхээс илүү селфи шотнаас айгүй тийм юу болсон байлээ. Тийм тий. Гэр бүлээрээ ингээл гоё байгальтын сайханд очиж байгаад ингээд зураг дараад мөглөх утсан дээрээ хадгалах ч юм уу тий. Тэгээд мөн DJI Neo 2-ийн комбот нь өөр дээрээ бас юм удирдлагатай хаа. Энгийн загвар нь болохоор удирдлагагүй ганц дрон нь утсаараа холбогддог бол энэ болохоор мөн бас ийм удирдлагатай. Энэ гоё нисэх сургалт авсан. Оо зөв. Тэр нисээд ахын тий. Тийм нисгээл юм да. Хэрэглэх зааврыг нэг л удаа авсан болохоор хангалттай туршлагажиж амжаагүй ч шууд энэ үдээр өөрсдийгөө харж байгаа мэт зураглах боломжтой ийм хялбар технологиг тоглоом мэт ашиглаад л гоёмсог дүрс бичлэгтэй болчихож байна. Neo загварын дронууд хамгийн жижиг, хамгийн хөнгөн 10 м/с-ээс бага салхитад л нисэх чадaltaй гээд бусад том нүсэр хүчрхэг дронуудтай харьцуулахад гайхгүй үзүүлэлттэй ч сэнснүүд нь их биетэйгээ нэгэн цул гадаргуугаар бүрхэгдсэн хамгаалттай тул эвдрэх эрсдэл багтаан дээр ийм өндрийн зураглал авахын тулд заавал тохиромжтой газар хайж цаг алдалгүйгээр аяллахаа онцлогийг харуулах үз дүрс бичлэгүүдийг шууд буулгаж чадж байна. За энэ гэж нараа Strong Wind гээд салхичтэй байшгүй тэгээд угаасаа сануулга гэж байна тий. Одоо ингээ буугаад ирэхээр нөгөө сануулгууд нь байхгүй юм шиг чинь тий. За ингээ гар дээр буулгач тий. Аа тий. За
Нё бол адал явдал эрэлхийлэгч аялагчдын техникийн хэрэгцээнд бүрэн нийцсэн бяцхан хэрнээ үн цэнтэй туслах яах аргагүй муу юм. Суурангаас суурин дамжин тасралтгүй ундаг дугуйн дээр үргэлжлэх бидний аялал замын гарц тэмдэг дээр түр саатах, хоцорч байгаа нэгнээ хүлээх, газрын зургаа нэгтэлж харах, хөтчдөөгөө холбогдох, ус ундаагаа сэлбэх, цаг агаар замын нөхцөлд хувцс хэрэглээд нөхцөлөх, хооллож цайлахаас өөр зогсоол гэж байхгүй. Ингээд Венчан хот маань харагдаад эхэлж байгаа шиг байна. Дугуйтай аялал бол энэ араа бүр өнөртөж авдагдаж тэг хөлөргөж, халуузуул, цэрүүцүүлж мэдрэгддэг аялал байдаг. За ингээд бидний өнөөдрийн зэрж аваа Венчан хотын бараа. Одоо юухан байх вэ? Ямар ч гэсэн зорьсондоо хүрлээ. За энэ хот руугаа ойртох тусмаа маш хөл хөдөлгөөн ихсээд л бид нар илүү аюултай эрсдэлтэй болж магадгүй учраас маш сайн дүрмтэй, дэгтэй авах шаардлагатай болж байна. Том өндөр барилгууд хэн том хот болох юм аа. За бид хотын зах руу ороод ирлээ. Нэлээд хоол тасраал яваад. Би араас нь төвчсгээл явдیں۔ Дандаа хоцорчих юм уу? Энэ хот руугаа жоохон өсвөр орж ирд юм байна. Тэгээд нэлээд өгч гаргаад ер нь өдөржингөөж явж байгаа болохоор улаат ер нь арилахгүй шүү. Бяцхан аялагч маань урам зоригтой, ирч хүчтэй хിവэрэ. Охидч огт зутсан шинжгүй. Мар хивэсэн ч үчийн бүрий болтол хаач. Бид Хайнан арлын Хайко хотод үр шөнийн заагаар ирж буудалдаа буусан болохоор Хайнан музейг үзэхээр гарах үед жин үдийн халуунаар түүнэж зам дагуу худалдааны газрууд ил хулхан байсан бол буцаад буусан буудалдаа ирэх замд мар хивээж аагам халуун нь арай айгүй болж сургуулийн сурагчид тарж байсан. Маш олон сурагч хүүхдүүд тарлаа. Онтлаа игүнэ яваарай минийх үү? Игүнэ яваарай хайраа тавхан секунд. Харин нэг батлсан. Яг энэ үеэр Хайкод бомбож энэж түн төчгнэж хэлхэн ажиглагдсан бол Венчан хот чи энэ цагт хөл хөдөлгөөн ихтэй бидний хөтлөө. Яг сурагчтан тарах цагаар бид нар хотод орж ирлээ. Нийтийн тээврнаас маш хөтөнчтэй явдаг байлтай юм аа. За айгуу лажгүй юм байна. Сонх монхоор аялаа гаргаж ийн. Тэгээд өчигдөр яг бидний онсон буудалтай адилхан гэсэн үг шүү дээ, тий. Хоёр ортой нэг өрөөтэй, тэгээ өргөө ортой нэг өрөөтэй. Биднэрт яг болж ийсэн. Үнэн ч гэсэн айтаахан байна. Баярлалаа мэдээ. Ямар гялс юм бэ? Чигээр яваад нэг гүүр гараад. Ирээд хэлээ. За чинь болтгоо. Би чамруу шийрэхгүй. Одоо буух буудал маань болохоор апартмент байгаа. Хажуугаар дугуйн зам байгаад шүү байгаах юм. Дугуйн зам дээр нь мод байгаад юм. Яа гэм болоо. Эн чинь дугуйн зам биш, дугуйны зогсоол юм байна шүү дээ. Гайхаад. Тэр нэг өөр хүүхэд ээжийнхээ дураа араас үзээч. За бид нар өнөөдрийн зорьсон газараа ирсэн. Венчан хотод ирсэн. Хайкогоос 77-8 км орчим жигээд хүрээд ирлээ. Одоо бид нар байрлах юу руугаа явж байна. Манай МЮ-гийнхэн бид нарт маш гоё далайн эргийн апартмент захиалж өгсөн байгаа.
Улам их чийг үнэрчжээ. Далай шинч тэнгис шүү дээ. Тэ өмнөд хятадын тэнгис. Бид одоо ингээд чигээрээ нилээ явж байгаад тэгээд апартментт очноо. Хой цэвэрхэн бат байна. Бас энэ хятадын өмнөд хэсгийн бүх батууд хой цэвэрхэн байх уу. Би бол Далианд очиж ирсэн. Өвөл ихтэй. Өмнө нь Хайнаанд нэг удаа ирсэн. Энэ зүүн эрг нь бол маш гоё. Одоо л хамгийн гоё хэсэг нь ирж байгаа. Маргаашнаас эхлээд бидний замд хамгийн гоё хэсгээр нь бид нар аялна. Тэрчээс өөрөө амар тайван мэдрээд юм аа тийм. Яг ийм гоё зориултын замтай тэр нь харьцангуй гоё шин байгаа болохоор яг бас хот хоорондын зам нь бол дугуйн зориулсан хэсэг зарим газраа бол огт байхгүй. Ерөнхийдөө бид нар яг Монголд явж байгаа юм шиг нэлээд өндөр өрсөлдөй, нэлээд хүнд таацсан машин яаж байгаа юм. Төрчнгөө л явлаа. Яарэ яна. Ингээд буудлаа олно гэдэг чинь бас хөөрхөн ажил болно. Би яг дандаа дататай явж байгаа учраас харьцангуй асуудал багтай. Өөртөөхөө ашигладаг методыг ашиглаад тийм ээ. Хараа. Амар гоё эртний гудамж байна энэ байшин бас. Хотынхаа дундуур гоолтой ямар ч гоё юм тий. Энэ араа юм худалдааны гудамж ах шиг. Бас тэгээл барилгууд нь хуучирч ярьсан ингээл газар доогаал засвар масвар хийгдээл байж энэ да. Сэтгэлчлээ. Сонирхолтой хатаар яваад байгаа болохоор. Загас ярьчих. Хүмүүс нь зүгээр хот дотроо загас ярьж идэг тий. Уй! Загсан дээр гიშгцээ минь юу? Дуутайгаа ингэж загсчихсан чи яг дор гიშгүүлэгчсэн загс гинт ингэж хэлсэн. Яа. Нэгүнээ сайн загсан дээр гიშгцээ амар байлаа тий. Айс ном минь юу? Нэрээсээ би ч гэсэн ингээл хөлөө ингээл газар ингээл тавьсан чинь тэнд нь ямар нэгэн аимшигтай зүйл хөдөлж мэдрэгдүүлстэй амар санагдана. Яг юу юм бол тийм. Огт аимшиггүй байсан ч гэсэн хөдлөл тэгэхэд аимшиг үзтээ. Таамаа. Энэ яваад зүү иргээд харах болохоос өмнө байрлах газраа хүрхгээл хайгаад явж байна. Хот нь үнэхээр шигүү бас их хүн тэгээ угаасаа нөгөө яг орой нар бус үеэр таарж байгаа болохоор хөл хөдөлгөөн нэлээд ихтэй юм байна. Хотын дотроос юм гинт өгсөн, гинт урууцсан юм. Сонирхолтой тогтцтой. Манай сансар 3-4 дгээр хороол хав шиг уулархаг гэх юм уу? Тийм бүтцтэй юм байна. Яваарай. Энд хамгийн гоё нэг зүйл нь гарцаар дугуйтай ч бай, мопедтай ч бай, явгалж гарахгүйгээр зориултын дохоо насангууд бүгд маш гоё зэгцтэй зогсоол шууд хүмүүс гараа авчдаг юм. Тэгэхээр таалагдчих. Жижиг хотуудад нь шалгаагүй хүмүүс дугуйтай хүмүүстэй харьцаа сурцсан байдаг. За яваар. Яар. За ямар ч хэлээсэн гэсэн хотынхаа бараг хараад авсан. Хэд харах болохоос өмнө хоттой ирсэн бид нараас нөгөө маргааш явхаа бодоод хотынхаа 100 өмнөд захруу ойрхон буух газраа төлөвлөсөн. Тэгээд тэрнийг хайгаад яваад л арай үрээгүй л байна. Би харахгүй бүрхий болчихлаа хараа. Төвийн хэн биш байна гэж юм шүү. Заахан дугуйдаа зориулаад ингээ нэгдүгээрийг нэгээ юм хүн чөлөөсөн нэ. Гой Монголд ч гэсэн их боломжтой л оройтой хэдэн жил ярьж байна да. Битээр нэг гэрлэн тохоогоор хоцорч явна. Тэгэхээр нэлээд хоол хоцорч чадах юм аа. ядарч гин үү? Ядахгүй. Айгүй байна уу? Чи Коконот хүүч өгч дээ тий? Чи хог байж ба тэр чаарсан.
Амар гоё хүчтэй байна гэдэг. За нөгөө хоёр хойноос илжлээ. Хаадаг бол болмоо заа. За бид одоо энэ замаар дахиад нэг 9 км жигээд тэгээд бодлоо очих юм байна. Цаг 7:20 оройн. Энд ерөнхийдөө маш их харанхуй болт юм байна. Анзаарч хаад Энэ өдрийн аялалд бид ядарч цуцсангүй. Замын түвшид үлсэж цангасанчгүй. Нурдчлан бодож байсанчлан замд хүнд ачаа болгож ус ундаа нөөцлөх шаардлагагүй. Ойрхон суурангуудаас сэлбээд шаардлага гарвал Монголоос авч гарсан замын хуурай хүнс авдтангаараа хүч нэмээд явхад яг сайхан тохирч байв. Сунараа. Ундрага шоколадтай цэнийг идэх үү? Ундрага орлц. Өчигдөр ундрага бүр орой яаваа бүр би ундрагаараа харахаас айгаад энэ намайг стан гэж зовоож ийн гэсэн байдаг та. Тэгээд хар Наа бүр анаа лохарч чадахгүй дэлтчихад. оо маш их. Бохож яг энцүү байдаг шүү. Тэгээд яг зүгээр гал харах гад юм. Чишгч гэдэг. Энэ зэвэрэл жоохон ундрагаас хол дүлсгээд явсан. Сая нэг барилгын ажил явагдаад газраас магацлж байгаа машин дуун шороо байсан чи угаагаад гаргах угаахан цаашаа нэг шүршээл гаргachтай юм шиг. шунан ч үзэсгэлэнтэй маа болно. Гэтэл нар бодолтой хүрч чадахгүй ундрага бухимдаад харин оюу хүү хоёр маань харцангуй гайгүй яачлаа. Малгайгаа өмссөн дээр дээ. Нээж нэнэ хоёр. Ядарч явж ирсэн. Аялж маялжсэн шинжгүй. Хардаа амар хоцроо нагаа. Янзын гой гэрэлтүүлэхтэй хацан анган зантай юм. Одоо нэг яг 3 км яваад бид нар буух газартаа хүрлээ. Зам өмнөс та. Гой ямар ч хүмүүс илүү сайхан байна. За. Манай апартмент энэ шүү дээ. Сайнаа хүлээж. Юугаа хэмтсэн байсан болоод Тэд авцаа явчих уу? нэг 80 төгсөн баха. Үгүй аа. Юу штэ. Тэгэхээр буудлаас гарахад 75 гэж хэлсэн. Тэгэхээр 75-аа дуусгаад. Тэгчээд наашаа тэр дуусгаад орж ирсний дараа ч хэд явчих уу? Наашаа 10 үлгээд. Тэгээд наашаа хурж ирсэн. Айгүнэ. 90 авцаа явсан байна өнөөдөр бид нар. Оюун эрдэнэ тооцоогоор Glorious Time Harbor. Ийм л газар ирж байна. Хоёр өмөр гоё ч юм шиг. Сонирхолтой юм шиг тий. Дугуйнд бол үнэхээр туртаа артум юм уу тий. Дугуйг бол хаан дайрлуулж болчих. Йой Йоо би ясаар сандарч байна. Ямар ч сан зорилгоо биелүүлээд хүрээд ирлээ. За сайхан амраарай. Чиний бүр гарч ирсэн үнэхээр амар ялгарч байна. Тэр шиг нүүр нь ингээ хаваарч байна. Миний хөө ядарсан уу? Ядраагүй. Доор ядарсан уу? Би жоохон ядарсан. Биднэрт гой бодол захиалж өгч байна манай MU гэх хаа. Нөгөө сансрын хөлөг хөөрөгдөг хот нь тийм. Энэ жил 20-д хэмэл дагуул хөргсөн гинэ. Одоо бүгдийн нэрээс хөргсөн байна. Хугацаа байсан бол гоё музейг нь үзэхгүй те. Тэгээ хүүхдүүд маань өнөөдөр бүр гайхалтай төвчээртэй. Бүр те би ядраад ахт чинь те энэ эднэр
ядарч юм уу гэхэд гайгүй л гээл яваад. Миний аамал ядарсан уу? Амар ч биш. Аамгой хөлөнд нь массаж хийж өгнө одоо. Тэгээд унтыг хэлтгонд 10-аас өмнө унт. Чиний энэ хөлөнд чинь тос угаадаг юм шүү. Яриж тооны гинжин төрсэн бохрол угаагүй штэ ярьтны. За сайхан амраарай. Ээж нь арчаад зэвэр. Хайдаа тэгээд ээжигээ дундаа хийгээд унтанда. Та нар бас сайхан амраарай. Сайхан амраарай. Маргааш биднийг юу хүлээж байгааг мэдэхгүй ч гэр бүлэрээ энэ удаагийн аяллаа амжилттай дуусгаж чадах юм байна гэсэн итгэл дүүрэн болсон байна. Энэ аялал гарцаагүй бидний хийх ёстой зүйл хүн байжээ. Жиж хоёрч яг адилхан тэнгис далай харж байгаа биз? Баяртай Винчан. Маргааш нөгөөдрийн маргааш 3 өдөр хасчаангаа шүү. Ингээд дугуй өндөг нуглаан дээр нь халаг бацчихсан шүү. Тэгэхээр яадаг юм могоор хуулбаа. Зүгээр та нар нарчгал байл та ингээд хааж болох бүх юм хаацсан тийм шүү. Зобака. Би хайчих нарт нарыг аваад. Яцгай. Яаж маш сайтай замраа орсон. Сайхан. Сайхан доо. Нэр ихе бод юм шүү. Тийм байгаас. Шавтгаа гэж боддог гэсэн шүү. Бид нартай энэ хүртэл хамтдаа ирсэнд баярлалаа. Агаараар гүцгээе.